Танай ухаалаг зурагтаар суусан Vue application гацж хар дэлгэцэл гарч байна уу? Тэгвэл түүнийг засах зааврыг үзүүлье. Алхам 1. Ухаалаг зурагтны удирдлага дээр байрлах Home товчийг дарна уу? Алхам 2. Дэлгэцийн баруун дээд талд харагдаж буй Settings сонголтыг сонгож орно. Алхам 3. Гарч ирсэн сонголтуудаас Apps сонголтыг сонгоно. Алхам 4. Дэлгэц дээр таны ухаалаг зурагц дээр хандсан бүх аппликейшнууд харагдах ба та Vue application-ыг сонгож орно. Алхам 5. Гарч ирсэн сонголтуудаас Force Stop сонголтыг дарсны дараагаар OK дарж тухайн үйлдэлийг хийн. Ингээд та ухаалаг зурагтны удирдлага дээр байрлах Home товчийг дарж Vue application-ыг сонгож ороход хэвийн ажиллагаанд орсон байна. Анхааруулга. Ухаалаг зурагтны брэндээс хамаарч Android системийн Home функц өөр байх тул та манай лавлах 2288 болон 7595 2288 дугаард холбогдож зөвлөгөө аваарай.